Стамбул хотын захирагч Экрем Имамолуудын баривчилгааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Хамас бүлэглэл Израиль улсын Тель Авив хот руу пуужин харавжээ. Украины Запорожье атомын цахилгаан станцыг Америк нэгдсэн улсын эзэмшил чиглүүлэхгүй гэлээ. Кирстэй Каунти олон улсын олимпийн орооны анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Арам тэргээ үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цагийн мэдээлэл хүргье. Турк улсын Стамбул хотын захирагч Экрем Имамолуудын баривчилгааг эсэргүүцсэн жагсаал 2 дахь өдрөө дасгалт руу үргэлжилж байна. 3 дугаар сарын 19-ны өглөө Стамбул хотоос эхэлсэн энэхүү жагсаалд нийслэл Анкарагийн их сургуулиуд нэгдэж, Измир, Анталия зэрэг Туркийн хамгийн том 4 хотод жагсаал үргэлжилж байгаа юм. За өнөө орой Туркийн цагаар 20 цаг 30 минутанд 14 том хот, 21 мужид өргөн цар хүрээтэй жагсаал зохион байгуулагдах төлөвтэй байгаа талаар их сурвалжууд мэдээллээ. Имамолон Туркийн сөрөг хүчний бүгд найрамдах ардын намын гишүүн, за түүнчлэн 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гол өрсөлдөгч нарын нэг байна. Гэвч лав гарагт түүнийг авлага хэл хаахуул авсан террорист бүлэглэлүүдэд тусалсан зэрэг хэрэгээр 106 хүний хамт баривчилсан байна. Жагсаал цуглааны цар хүрээ нэмэгдэж байгаагийн улмаас их баригчид цахим сүлжээний хяналтыг чангатгаж эхэлсэн байна. За жагсаал эхэлснээс хойш цахим орчинд жагсаалтай холбоотой 18.6 сая гаруй нийтлэл орсон талаар албаных мэдээлэл. Улмаар баривчилгааны дараа Туркийн их баригчид цахим сүлжээнд өдөөнд орхирсан гэмт хэрэг үйлдэлийг уриалсан үндэслэлээр 37 хүнийг саатуулсан байна. Түүнчлэн Турк улсын дотоод хэргийн сайд Али Ерликая 261 цахим сүлжээний хэрэглэгчийг мөрдөн шалгаж байгаа талаараа мэдээлэл. Эрдоган сөрөг хүчнийг шүүмжилж зориудаар олон нийтийн эмх замраагүй байдал үүсгэх гэж байна гэж сөрөг хүчнийг буруутгаж байгаа юм. За нөгөө талд Экрем Имамолууд түүний нам буюу бүгд найрамдах ардын намын дарга Озгөр Озел их баригчид сөрөг хүчнийг дарж төрийн эргэлт хийх гэж оролдож байна гэж буруутгаж байгаа юм. Тэрээр намынхаа гишүүдийн хамт Экрем Имамолуудыг судлахыг шаардсан жагсаалд оролцож байна. Жагсаалын цар хүрээ нэмэгдэж байгаа ч гэлээ Стамбул хот 16 сая хүн амтайг бодвол жагсагчдын тоо бага хэвээрээ байна. Тиймээс эсэргүүцлийн хөдөлгөөн ойрын хугацаанд Эрдоганы засаг цагиргаанд дарамт учруулахуйц хэмжээнд хүрэхгүй болов гэж үзэх талууд. Гэхдээ сөрөг хүчнийг онилсон баривчилгаа цааш үргэлжилбэл жагсаал ганц 2 хотоор дуусахгүй улс даяар үргэлжлэх магадлал өндөр байгаа юм байна. Имамолог яагаад Эрдоганы гол өрсөлдөгч нарын нэг гэгдэж байгаа тухайд тайлбар өгвөл тэрээр өнгөрсөн жил Стамбулын захирагчаар дахин сонгогдсон улс төрч тухайн үед Имамологийн нам болох бүгд найрамдах ардын намынхан Стамбул, Анкара зэрэг томоохон хотуудад ялалт байгуулсан байдаг. Энэ нөрөө Стамбул хотод өсөж улс төрийн замлаа эхлүүлсэн Эрдоганы хувьд томоохон улс төрийн ялагдал болж байсан байна. Туркийн үндсэн хуульд зааснаар Эрдоган 2028 оны сонгуульд нэр дэвших боломжгүй, харин тэрээр дахин өрсөлдөхийг хүсвэл үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бол. Бүгд найрамдах ардын намын ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг тодруулах сонгуул энэ ням гарагт болох хуваартай байсан. Намын 1.5 сая гаруй гишүүд энэхүү сонгуульд санал өгөх товтой байна. Харин Имамолон уг намын цорын ганц нэр дэвшигч байсан юм. Өөрөөр хэлбэл уг сонгуул ердөө бэлэг тэмдгийн шинжтэй, ялагч нь Имамоло байх нь тодорхой сонгуул байсан гэсэн. Гэвч энэ хүн намынх нь ганц нэр дэвшигч баривчлагдсан тул бүгд найрамдах ардын намынхан дараагийн нэр дэвшигчдийг тодруулах, үгүй бол Имамолог нэн даруйс суллах арга хэмжээ авахаас өөр аргагүй байгаа гэж хэлж болно. Хамас бүлэглэл Израильчууд Газын зурвас дахь байлдааны ажиллагаагаа сэргээснээс хойш анх удаа Тель Авив хот руу агаарын цохилт өглөө. Нийтдээ 3 баллистик пуужин харуулсны нэгийг агаар тусгаж 2 нь эзгүй газарт унсан талаар Израилийн талаас мэдээлж байна. Үүнтэй зэрэгцэн Израиль улсын зэвсэгтүүчин Газын зурвасын хойд болон төв хэсэгт газраар давталж эхэлсэн байна. Газа дахь Хамасын удирддаг эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар мягмар гарагт Израилийн давталгоо эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 3 хоногийн дотор 591 хүн амиа алдсан гэл. Үүнээс 200 гаруй бага насны хүүхдүүд байгаа юм байна. Израилийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Менсер Хамасыг гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөөгүй тул мөргөлдөөн дахин эхэлсэн гэж буруутгаж байгаа юм.
Израиль 59 хүн Хамас бүлэглэлийн олзонд байгаа гэж үзэж байгаагаас 24 нь амьд байх магадлалтай байна. Нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс мөргөлдөөн дахин эхэлсэнд түүнчлэн энгийн иргэд болон нэгдсэн үндэсний байгууллагын ажилтнууд мөргөлдөөний хохирогчд болж байгаад тун шүүмжлэлтэй хандаж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын Палестины дөрвөслийн агентлагийн 5 ажилтан мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдсан гэж агентлагийн тэргүүн Филипп Лазараны өөрийн захим хуудсанд мэдээлсэн байна. Олон улсын тухайд Америк нэгдсэн улсын цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карл Левит, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн энэхүү цэргийн ажиллагааг бүрэн дэмжиж байгааг мэдээллээ. Их Британи улсын гадаад хэргийн сайд Дэвид Лами Их Британий нэг иргэн дайралтанд бүртэж амиа алдсан болохыг баталсан байна. Израиль болон Хамас бүлэглэл аль талаас галзагсоох хэлцээрийг сунгах тухайд тохиролцоонд хүрч чадаагүй учраас энэхүү галзагсоох хэлэлцээр 1-р сараас хойш 2 сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд мөрдөцсөний эцэст зогсож байгаа юм. Израиль Палестины хоорондох мөргөлдөөн олон жилийн түүхтэй ойролцоо орондод хамгийн удаан хугацаанд үргэлжилж байгаа мөргөлдөөнүүдийн нэг яхаа аргагүй мөн. Энэ удаагийн мөргөлдөөн нь 2023 оны 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израиль улс руу хаалдаж 1200 хүний амь насыг хүнэж 251 хүнийг барьцаалснаар эхэлсэн гэж хэлж болно. Үүний дараа Израиль Газан зурагт томоохон хэмжээний цэргийн ажиллагааг явуулж тэр нь одоо хүртэл нийхүү үргэлжилж байгаа юм. Одоогийн байдлаар 48500 гаруй палестинчууд амиа алдаад байгаа талаар Хамас удирддаг эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Сүүлийн үед Украины Запорожье атомын цахилгаан станцыг Америк нэгдсэн улсын эзэмшилд оруулах тухай мэдээлэл газар аваад байгаа. Өнөөдөр Володимир Зеленский хариу мэдээлэл хийж энэхүү мэдээллийг няцаасан байна. Өчигдөр Дональд Трамп Володимир Зеленский нар 2-р сарын 28-ны өдөр цагаан ордонд болсон маргаантай уулзалтаас хойш анх удаага харилцаа холбоо тогтоож утсаар ярьсан. Энэ үеэр Украины эрчим хүчний хангамж атомын цахилгаан станцуудын талаар хэлэлцсэн гэж харилцан гэрээний дараах цагаан ордны мэдээлэл дурдсан байсан. Мөн Дональд Трамп Америк нэгдсэн улсын мэргэжилтнүүдийн туршлага мэдлэг станцуудыг ажилуулахад ихээхэн тус болж чадна. Тэдгээр цахилгаан станцуудыг Америкийн өмчлөлд шилжүүлэх нь Украины эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах хамгийн зөв шийдлээ гэж мэдэгдсэн байсан. Гэвч Володимир Зеленский энэхүү мэдээллийг няцааж станцын эзэмшлийг солих тухай асуудлыг Дональд Трамптай яриагүй гэдгийг хэлсэн байна. Зөвхөн Запорожье атомын цахилгаан станцыг сэргээн засварлах шинжилгэхэд Америк улсын хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрөх боломжтой талаар талууд ярилцсан гэсэн байна. Түүний хувьд Украины цахилгаан станцууд Украин улсын төрийн өмч хിവэр байх ёстой гэж үзэж байгаа юм. Нөгөө талд Америк нэгдсэн улсын эрх баригчид ерөнхийдөө Украины Запорожье атомын цахилгаан станцыг Америк нэгдсэн улсын эзэмшилд шилжүүлснээр станцын аюулгүй байдал хэвийн ажиллагааг хангах гэдгээс гадна Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх боломжит хувилбараа гэж харж байгаа юм байна. Мөн хэрвээ Америк нэгдсэн улс болон Украины хооронд ашигт малтмлын олборлолтой холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулагдвал эрчим хүчний асуудлыг шийдэхэд цахилгаан станцын асуудал хөндөгдөх нь мэдээж байна. Гэхдээ Запорожье атомын цахилгаан станцын эзэмшлийг өөрчлөх энэ санал бодит байдалд хэрэгжих хэсэг нь маш тодорхойгүй байна. Учир нь уг станц одоогоор фронтын бүсэд Орос улбаны улсын хяналттай нутаг дэвсгэрт байрлаж байна. Запорожье атомын цахилгаан станц нь 2022 оны Орос улбаны улсын Украин дахь бүрэн хэмжээний товтлогоо эхлэхээс өмнө Украин улсын нийт эрчим хүчний 20%-ийг хангадаг байсан юм. Харин одоо станцын бүх 6 реактор ажиллагаагүй болсон байна. Мөн байлдааны улмаас эвдрэл гэмтэл гарах өндөр магадлалтай байгаа талаар их сурвалжууд хэлж байгаа юм. Түүнчлэн Орос улбаны улсын айрам станцад ашигладаг Хавгагийн усан санг устгаснаар станцыг хөргөлтийн усаар хангах их үүсвэрийг алдагдуулаад байгаа юм байна. Америк нэгдсэн улс энэхүү станцыг удирдах ажилуулах боломжтой хэсэг тухайд Дональд Трампын захиргааных нь эерэг байр суурьтай байгаа бол салбарын мэргэжилтнүүд эргэлзэн болгоомжлсон байр суурьтай байна. Тухайлбал Америк нэгдсэн улсын эрчим хүчний сайд Крис Райд атомын цахилгаан станцыг хэрхэн ажилуулах тухайд Америк улс бүрэн туршлага мэдлэгтэй гэж бол хэлж байгаа юм. Ингэхэд цэргүүд илээх шаардлагагүй их тайван тогтооход тусална гэвэл атомын цахилгаан станцыг ажилуулах сэргээн засварлах ажлыг төвөггүй хийж чадна гэж Fox News агентлаг төгсөн ярилцлагандаа дурдсан байна. Нөгөө тал шинжээжэд учирч болох эрсдлүүдийн талаар анхааруулж байна. Тухайлбал Union of Concerned Scientists буюу эрдэмтдийн нэгдсэн холбооны захирал Эдвин Лайман станцын аюулгүй ажиллагааг хангахын тулд цахилгаан хангамж хөргөлтийн усны доктортой их үүсвэрийг бүрдүүлэх шаардлагатай талаар анхааруулсан байна. Мөн Запорожье атомын цахилгаан станцын зөвлөлтийн үеийн реакторыг ашигладаг тул Америк нэгдсэн улсад энэ төрлийн технологи ажилуулж байсан туршлага хомс болохыг хэлж байгаа юм.
Нөгөө талд Австрийн Вена хот дахь цөмийн зэвсэг үйлдвэрлэх буюу зэвсэг хураах төвийн захирал Елена Скова Украиний атомын цахилгаан станцын технологи Америкийн нэгдсэн улсад ашигладаг технологиос өөр тул шууд ажилуулах боломжгүй. Гэхдээ урт хугацаанд Украиний мэргэжилтнүүдийг оролцуулан зохицуулалт хийх боломжтой талаар хэлсэн байна. Харин Украиний шинжлэх ухааны хүрээлэнгийн эрчим хүчний хөтөлбөрийн захирал Андрей Прокопийн хэлснээр Запорожье атомын цахилгаан станц нь одоо ч зохих түвшний засвар үйлчилгээг авч чадахгүй Орос улбаны улсын арим энэхүү станцыг зэвсгийн агуулга болон ашиглаж байгаа талаар хэлж байна. Ийм нөхцөлд Америкийн нэгдсэн улс болон Украиний талын хөрөнгө оруулалтаар станцыг сэргээсэн ч гэлээ Орос улбаны улсын зүгээс дахин халдлага хийх гэмтэх магадлал өндөр байгаа юм байна. Запорожье атомын цахилгаан станц нь Европын хамгийн том атомын цахилгаан станцад тооцогддог. Энэхүү станцыг сэргээн ажилуулах хэвийн ажиллагааг хянах нь зөвхөн Украиний төдийгүй дэлхийн нийтлэг ашиг сонирхлын асуудал гэж Украиний их баригчид үзэж байна. Сүүлийн үед дипломатуудын хооронд өрнөж байгаа энэ митийн яриа хэлэлцээрээс харахад уг станц энгийн хэлэлцээрийн нөхцлүүдэд орох өндөр магадлалтай байгаа нь харагдаж байгаа юм. Кирсти Каунтри олон улсын олимпийн хорооны анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэхүү байгуулагдсанаас 230 гаруй жилийн дараа анх удаа олон улсын олимпийн хороо эмэгтэй ерөнхийлөгчтэй болж байгаа юм. Кирсти Каунтри Зимбабве улсын тамирчин 41 настай олимпийн хошоо аврах хүн байгаа. Тэрээр олимпийн 7 медальтай түүний дотор 2004 болон 2008 оны олимпийн наадмаас 2 удаа алтан медаль хүртэж байсан байгаа юм. Тэрээр сонгуул бусад 6 эрэгтэй өрсөлдөгч нараа ялж байгууллагын түүхэн дэх анхны эмэгтэй гэдгээс гадна мөн анхны Африк гаралтай ерөнхийлөгч болж байгаа юм байна. Coventry эхний санал хураалтаар 97 саналын 49-ийг нь авч ялалт байгуулсан байна. Харин дэд байрт орсон Хуан Антонио Самаранч 28 санал, Францын Дэвид Лалерт, Японы Моринари Ватанабе зэрэг хүмүүс тус бүр 4 санал авсан байна. Харин Йорданы хунтайж Фасел Алхусан, Шведийн Йохан Элис нар 2 саналтайгаар жагсаалтыг сүүлмшигсэн байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Томас Бахын бүрэн эрх 2 дугаар сарын 23-ны өдөр дуусна. Харин Coventry түүнээс инхүү халааг нь авахар болж байгаа юм. Coventry сонгуулийн үр дүнгийн талаар хийсэн мэдээлэлдээ олон улсын олимпийн хороо нийгмийн олон талд ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн байгууллага болж хөгжсөний тод илэрхийллээ гэж сонгуулийн үр дүн тодорхойлсон байна. Coventry 2026 оны Милан Кортинагийн өвлийн олимпийг ерөнхийлөгчийн хуваар удирдан зохион байгуулах томоохон даалгавартай байгаа. Тэрээр үлгэр жишээ удирдагч байж үүрэг хариуцлага ухамсарлан шаргуу ажиллана гэдэг ялалтынхаа илтгэл хийж байлаа. Түүний хэлсэн үгийг шууд иш татвал Зимбабвед усан сэлэлтийн спортоор хичээлж эхэлсэн жаахан охин энэ мөчийг зүүдэлж байгаагүй. Би анхны эмэгтэй ерөнхийлөгч, анхны Африк гаралтай ерөнхийлөгч болсондоо бахархаж байна. Энэ сонгуул олон хүнд урам зориг өгнө гэж найдаж байна гэсэн баг юм. Сонгуулийн кампанит ажлын хүрээнд Coventry олимпийн наадмыг шинжлэх доктортой хөгжлийг дэмжих, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, тамирчдын эрхийг хамгаалах зэрэг зорилтуудаа танилцуулсан юм. Тэрээр эмэгтэйчүүдийн спортыг хамгаалахад онцгойлон анхаарахаа илэрхийлж олимпийн наадамд трансгендер эмэгтэйчүүдийг өрсөлдөхийг хориглох тухай байр суурийг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Энэ удаагийн олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуулийг спортын ертөнцид түүхэн мөч байлаа гэж ажиглагч нар дүгнэж байна. Coventry-гийн хувьд ирэх 8 жилд олимпийн наадамд тулгамдж байгаа олон асуудлуудыг шийдэх үүрэг даалгавартай. Үүнд Орос улбаны улсын олимпийн наадамд оролцох эрхийн асуудал, Америкийн нэгдсэн улсын цагаачлалын бодлогоос үүдэн үүсэх хүндрэлүүд, гендерийн тэгш байдал, трансгендер тамирчдын оролцоо, олимпийн наадамд ач холбогдлыг, олимпийн наадмын ач холбогдлыг хадгалах зэргийг дурдж байна. Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сан зах зээлд нийлүүлж байгаа засгийн газрын бондын хэмжээг бууруулахаар болсон байна. Лав гарагт холбооны нөөцийн сан бодлогын хөв 425-аас 4.5% интервалд хэвээр хадгалах шийдвэр мөн гаргасан байна. Эдгээрээс харуул холбооны нөөцийн сан энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор зөвлөн мөнгөний бодлого баримтлах төлөвлөгөөтэй байгаа нь харагдаж байгаа юм. Тодорхойлбол холбооны нөөцийн сан сар бүр 25 тэрбум $, засгийн газрын бондыг зарах байдлаар мөнгөний нийлүүлэлтийг баасгаж байсан бол одоо энэ хэмжээг 5 тэрбум $, болгон бууруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл Төв банк мөнгөний урсгалыг баасгах бодлогоо зөөлрүүлж зах зээлд илүү их мөнгө үлдээх чиглэлд шилжиж байна гэсэн. Энэ санхүүгийн зах зээлийг доктортой байлгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой гэж хэлж болно. Харин ипотекийн зээлийн баталгаатай үнэт цаасны тухайд өмнөх 35 тэрбум $, хязгаарыг хэвээр үлдээсэн байгаа юм. Холбооны нөөцийн сангийн эдгээр шийдвэр нь ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн бодлого, ялангуяа тарифын бодлогоос шалтгаалan нэмэгдэж байгаа тодорхойгүй байдлыг харгалзан үзэн алхам байлаа гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна. 3 дугаар сарын 4-ний өдөр Дональд Трампын засаг захиргаа Канада, Мексик, Хятад улсын эсрэг ган болон хөнгөн цагаан тэргүүтэй бараа бүтээгдэхүүний галийн тарифыг нэмэх шийдвэр гаргасан байна.
Энэ инфляцийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байгаа юм. Дүгнэлт харуул холбооны нөөцийн сангийн зөөлөн мөнгөний бодлого барих энэхүү төлөвлөгөө нь хөрөнгө оруулагчдад нааштай мэдээ болж байгаа ч гэлээ инфляцийн өсөлт болон хөдөлмөрийн зах зээл сул байгаа зэрэг санаа зовоосон асуудлууд хэвээр байгаа юм. Түүнчлэн Дональд Трампын тарифын бодлого эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй хэвээрээ байгаа тул холбооны нөөцийн сан мөнгөний бодлогыг уян хатан байлгах хэрэгтэй гэж эдийн засагчид дүгнэж байна. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн хэсэгт бид зарим мэдээллийг товчоор хүргэх болно. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам баасан гарагч тэрбумтан Elon Musk Америкийн нэгдсэн улсын дэвсгэр хүчний стратегийн талаар мэдээлэл өгөхөөр басан гэлээ. Энэ нь Дональд Трампын зөвлөгийн хувьд Elon Musk-ийн хүлээж байгаа үүрэг өргөжөж байгааг харуулж байна. Энэ талаар New York Times сонин Америкийн нэгдсэн улсын албаны их сурвалжаас иш татан мэдээлжээ. New York Times сонин мэдээлэл цацалсны дараа Пентагон болон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нар мэдээлэл хийж уулзалт Хятадтай шууд холбоотой бус зөвхөн Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдалд учирч болзошгүй занал хийлийн эсрэг ямар хариу арга хэмжээ авах тухай ярилцсан гэжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп боловсролын яамыг татан буулгах тухай зарлиг гаргажээ. Зарлиг хэрэгжснээр Америкийн нэгдсэн улсын боловсролын систем өөрчлөгдөж бүхэлдээ муж хотуудын удирдлагын мэдэл шилжих юм а. Өнгөрсөн 7 хоногт боловсролын яам нийт ажилтныхаа тал хувийг цомогдохоо зарлаад байсан. Яамыг бүрэн татан буулгахын тулд Конгрессийн зөвшөөрөл хэрэгтэй болно. Конгресс дахь ардчилсан намын гишүүд боловсролын яамыг татан буулгахыг эсэргүүцэж байгаа тул ерөнхийлөгчийн зарлиг биелэх хэсэг нь тодорхойгүй байна. X компани энэтхэгийн засгийн газрыг захин орчинд хууль бус хяналт тогтоох гэж оролцсон хэрэгээр шүүхэд өгчээ. X компани мэдээлэлд энэтхэгийн мэдээлэл технологийн яам хяналтын эрх мэдлээ хууль бусаар өргөжүүлж засгийн газрын агентлаг хэлцүүдэд сошиал сүлжээнээс контент бусдах хэрэг олгож байна гэжээ. Мөн захин орчинд хяналт нь үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эмх замраагүй байдлаас сэргийлэх зэрэг хуулийн нарийн шалгуурыг хангаагүй гэж үзжээ. Нэгдсэн улсны байгууллагын дэлхийн аз жаргалын тайланд Финланд улс 8 дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо. Финланд, Дани, Исланд, Швед улсууд эхний 4 байрыг эзэлсэн бол Норвеги улс 7 дугаар байрт орчээ. Скандинавийн орнууд аз жаргалын түвшингөөрөө инхүү дэлхийд тэргүүлж байхад Америкийн нэгдсэн улс 24 дугаар байранд орж түүхэндээ хамгийн бага үнэлгээгээ авсан байна. Кала байгууллагын судлаачид Финланд болон түүний хөрш орнуудын иргэдийн аз жаргал өндөр байгаа нь чөлөөтэй хүртээмжтэй боловсрал, эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн хамгааллын хүчирхэг тогтолцоотой холбоотой гэжээ. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.